за донд минь ягтуудаа хэмжээ хязгааргүй ирчүүлээ зүрхэн дүүртлөш рэп гимлээс ч бүдүүлээ breaking пүүжигч бензар надад DJ графит битбокс ч бас үгээр сумлаг Джеймс хип хоп болчихын цог зурлаг хип хоп болчихын цог зурлаг. За сайн байцгаана үзэгчтэй ингээ өнөөдрийн манай Blue Side тийм их цоо шинхэн контентийг бодгон хангасан дугаар эхлэх гэж байна. Одоо хамгийн анхны маань зочноор одоо Бро ороод ирсэн байна. Тэгээд за тэгэхээр Брогоор сонь сайхан өнөрд. За сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ойрын сониач гэвэл манай 113 100-100-гийн main artist болсон байгаа. За тэгээд цаадахны чинь бэлтгэл дээр туслаад бэлтгэлтэй явж байна. За тэгээд хажуугаар ганц зураг клиптэй зураг авалттай. Тэнгүү сонь сайхантай байна дөө. Амар ачаалттай ах шиг байна те. Хүн дажгүй бас яг ачааллаад явчихвал бас бүр л ачаалттай болохоор одоохондоо дажгүй ганц хоёр л ажил байгаа болохоор бас гайгүй шүү. За. Нэвтрүүлгийн агуулга бол хамтлагийн талаар ирнэ мэдээж уран бүтээл ойр дөвжи брогийн талаар юу вэ те тиймэрхүү ихний нэг хэсэг явна. Хоёр дахь хэсэгт нь болохоор шагаа мэдээж манай монголчууд мэдээж шагаа тоглож явсан хүмүүс байгаа. Тэгэхээр ерөнхийдөө өвжи брод 20 асуулт бэлтгэсэн байгаа. Тэнгүүт ерөнхийдөө шагаа хаяад 10 асуултын дэндээс сонгоод асууна. Тэгэл 3 дахь хэсэг байгаа. 3 дахь хэсэг нь болохоор фристайл явна. Манай төгөлдөр залбоогийн бит байгаа. Тэгээд Зоко гэдэг одоо шоугийн битмейкер залуу байгаа. Тэр хоёрын ерөнхийдөө битэн дээр фристайл явна да. Ерөнхийдөө нэг иймэрхүү. Үнгүү фристайл хийдгүү штэ. Матч шүү те. За тэгээд мобийн хувьд гэвэл 18 онд үүсгэн байгуулагдчихсан. Локт 2 хамгийн ихний дуу хийгээд тэгээд мобыг үүсгэн байгуулж ирсэн. Ингэ шүү ярив ч зүгээр өстэй мобын дотор те. Тэгээд одоо энэ жил бас Steam Tour 5 жил гээд 5 жилийн тоглолт хийчихсэн. Тэгээд тэр маань харамслагаар болоогүй. Тэгээд энэ жил яг хамгийн анхны бидаасан тоглолтыг 10 сарын 18-ны өдөр бас хийхээр төлөвлөд ажиллаж байгаа. Мобын 7 жил тэгээд анхны бидаасан тоглолт ерөөсөө өмнө тоглолт хийж байгаа зомгийн нийтлэл хийжсэн. Тэгээд тэрэндээ зориулаад бас цомог энэ төр хийж байгаа. Мобор тэгвэл сониач гэвэл тийм байна. Мэдээ шинэ гишүүнтэй болсон. Тэгээд Sigor гээд өмнө яг backyard доор Scholar Boys гэдэг явжсэн баг хүмүүс тэрүүгээр бас илүү мэдэх бах. Тэгээд шинэ гишүүнтэй болсон. Тэгээд тиймэрхүү байна. Тэгээд дуу клипнүүдийн хувьд бол төлөвлөд явж байгаа. Маш их юм хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгээд цаг хугацааны хувьд бас нэг жоохон хойшлсон юмнууд байгаа даа. Тэгээд ерөөдөө удахгүй маш их зүйл хүлээж байгаа шүү. Манай үзэгчдээ. Хин брогийн хувьд одоо кино орон бүтээл нэг актер кино тоглоод энэ дээр чи бас нилээ явсан шүү дээ. Танаахан бөөнөрөө тоглолцсон тий. Тий, одоо би адтай бас Абрахамс гэдэг студид дээр артист ингээд гэрээгээд ингээд ажиллаж байгаа үед хажуу талдаа нэг кино студидтэй. Тэгээ бас нэг ганц хоёр кинонд явсан бас тэгээ өөрөөсөө ковидын үеэр за ингээд хөл хорой арай нэг сул байх үеэр кино их өгсөн. Тэгээл та зохиолыг яг бичсэн штэ. Тоглолоо штэ гэдэг. Тэгээд кино энэ хийжсэн. Тэгээ бас нэг 3-4 кино минут бас азтай тэгээ явцсан тий. Киноны хувьд бол тийм байгаа. Хамгийн анхны кино ч надад Братангийн кино тэгээ амар явсан ш сонноос. Тэр амар явсан. Бүр явхаар барах бүр. Одоо энэ гадар кино хийдэг хүмүүс ер нь ярьдаг штэ. Ямар кино алсан бай гэж. За мэдгүй. Алсан. Тэгээд Братачи ялангуяа нөгөө яг хипхоп жанртай яг нэг тийм годамчны те. Годамчны соёлтой хамааралтай л тийм. Тэр хүмүүс их таалагдсан. Тиймэрхүү төрлийн олон анги дуран сайхны кино ер нь Монгол цөөхөн байсныг хэлэхүү. Тэгээд тэрэн дээр үзэх дуртай кинонууд, гадны кинонууд тэгэл ер нь тэгэл дөөрөж байгаа л хийсэн байсан. Зохиолын дээр яг бичээд ингэсэн байж дараа нь киногоо үзээд тэгээ дараа нь бас өөр кино үзэнгүүт бас газар авсан байт юм билээ. Тэгээ ямар ч кино гоё ямар ч тэгэл хийсэн тэгэл гоё штэ. Гоё төвхтэй. Дант чинь тэгээд яг Монголын шилдэг гэсэн артистуудаас ер нь орсон харагдаад ирсэн шүү тий. Артистууд ордог шүү. Өндөө ор. Топи ахнаар байдаг. Лоочсноос бас ахнаар интерес байдаг тий. Тэгээд
тэр жүжигчдээс илүүтэйгээр одоо Ост гэж ярьдаг шүү дээ. Хамгийн амар тэднэр Тэгсэн чинь ингээ бодсон чинь за ингээ бодонгууд за Вендебогийн хоёр байгаа юм. Ганга Баяна хоёрын Баяна ч манай яг хөгжмийн микс мастер гэдэг ахта дуу хийсэн байгаа. Ках Номеда хоёрын дуу амар явдаг. Гүрүүл хийдэг. Тэгээ 168 бит хоёр хийдэг. Өөр үйлчлэг баг 6 7 дуу. хамгийн олон Осттой дуу кино авахгүй. Тэр харин тэгсэн маа яг продюсер хамгийн олон Осттой болгоно гэж уус анхнаасаа дайрсан. Тэгэл Тэр угаасаа сайн продюсер байна лээ. Одоо тэгээд хүмүүс маш их асууж байгаа асуулт байгаа шүү дээ. Систем хийсэн бэ гэ. Тийм тэгээд уус систем удахгүй ингээд уран бүтээлтэй орно. Удахгүй систем бид гурван тоонод орно. Тэгэхээр тэр үед угаасаа хүмүүс өөрсдөө мэдэх баха. Би тэгээд яг манай сонсогч нараас бол би яг нэг банк сайфер л тэрэн дээр нэг мөр яасан. Сүүл Сегор бит хоёрын Ninja Boys гэдэг дуун дээр бас хэлсэн байгаа. Тэгээд энийг яг дуу яг сонсоод мэдэж аваасаа гэдэг утгаар ингээд орхичтэй. Тэгээ угаасаа ойлгомжтой болно доо зөвхөн. Тэ. Сегор танаад бүрэлдэхүүнд нэгдээд хэр бодож байна? Сегор яг мобд ороо нэг 2 сар хэртэй болж чинь цаад чинь Таиландд яг ингээм амраа явж байхад нь санал тавьсан. Тэгээ өмнө яг 5 6 жилийн өмнө сая Солонгос 5 6 жил байсан тий. Тэгээ тэрний өмнө яг дундуур нь хальт ирж хахад систем бит хоёр яг лок яг мобоос гарсан байсан юм. Яг тэр үеэр Сегорыг ирж хахаар цаа хоёр ч бүр багасаа яг unbox дээр яг хамт байжсэн. Тийм болохоор уусаа багасаа би биний мэдлэх болохоор тэгээд хоёулаа Сегорыг мобд авал яасан бэ гэж систем анх санал тавьжсэн. Тэгэл сая Таиланд дэж хат окей ингээд тэгээл боломжтой бол мобыг бүр олоолаа болгох бодол байдаг. Систем бит хоёрт бас тийм яриан үзэндээ явжсэн. Тэгээд бүр олоолаа ингээд гоё CCB, Ice Talk энэ гэдэг чигтэй ингээд партнер шиг ингээд гоё явж чадвал гоё олоолаа бай. Гоё явж чадахгүй бол хоёрын оронд яг хөтэй л гэсэн бодолтой байдаг те. Нялуунаас шалуун гэдэг те. Тий, яг нэг гоё найз нөхөрлөл те. Сайн ингээд бас ингээд энэ нэвтрүүлгээр дамжуулаад Талич high school ахт бас Ice Talk хамтдагад ингээд хүндэтгэл үзүүлээ. Тэгээд гаргах ажил явдал тэгээд бүх юмд оролцсон бас тэгээд ингээд найз нөхөрлөхийн яг тэр үн цэнийг амьдралын бас те ийм богинохын амьдрал дээр яг яаж нэгэндээ тийм үнэн ч найз нөхөрлөдөг вэ гэдгийг бас үнэхээр л яг мэдэрсэн. Тэгээд яг тэр тэмдээч тэр яг тийм моб яг шинээр рэп артист гэхээсээ илүү гоё нөхөрлөгийг бүтээгээ явъя л гэсэн бодолтой байдаг болохоор шинэ артистэр бас тийм гоё ингээ алдаг эмгтэй артист гараад ирвэл бас яа гэсэн бодолтой байдаг. Сүүлд халамцсан өрөө дээр богийн ахын нэвтрүүлэг үүссэн. Тэг сая яг бүх юмаа гаргаж илсэн шүү дээ. Тэг яг тэрийг үзэл сая нэвтрүүлэг дээр орохын өмнө тэгээд үзэгчдээс нэг хүлцэл үүчихэд Сегор бит хоёр хамт ирэх байж байгаа биеийн байдлаас болоод ирч чадсангүй бас ханаад манад ч юм уу тэгээд өөрийнх нь бие нь бас жоохон өвдөжсэн болохоор ганцаараа ирлээ. Тэгээд тэрийг үзчихэд сая нэвтрүүлэгт орохын өмнө буцаад үсээ авчаад хүрээд ирлээ. Тэгээд яг тэр халанцсан хоёрыг сая гэрээсээ гарахын өмнө те нүглэн цай бэлдэж байгаа хоорондоо үзээд амар буцаж огшилтаад зайлж өсмөсөө ургалсан яагч байгааг бодсноо үсээ авчдаг наац те. Тэр гойд нэг дугаар болсон байна. Яг бүр сүулдэ ядраад бүр ингэж яасан бэл шүү те. Тэр хүний нэг нарийн юм байна л да тий. Сэтгэлийн бүх юмаа гаргачаад тэгээд тийм үед л гаргахаар байсан байлгүй дээ. Тэр нэвтрүүлэг дээр галаахан нэвтрүүлэг угаасаа амар л та. Гэхдээ одоо яг энэ нэвтрүүлэг дээр өөр нэвтрүүлэг ярихаар хашлахгүй зүгээр амгүй зөвхөн тэр гоё л өсөвч. Гоё л өсөвч тий. Тийм те үнэн те. За ерөнхийдөө тэгвэл гэр бүлийн одоо энэ би одоо нэг залуучууд тийч асуумаар байдаг байхгүй юу. Тэгээ гэр бүл төлөвлөлт чи ямар юм бэ? Ерөнхийдөө өөрөөс чинь бол одоо прогоос олон хүүхдүүд ялангуяа хүүхдүүд залуучууд үлгэр дүрэл авч байгаа шүү дээ. Энд дээр юу гэж зөвлөмөр вэ? Тийм зөвлөх юм уу? Та ингээрээ хар пенүүдээ ч юм уу те. Хаяг үгүй хэлнэ санагдаар дүүн рүү яах юм биш тас. Тэгтээс хар пен гэж хэлж болохгүй. Толгой дондор зохиод авмаар. Яг тэгэл хүний хувийн өөрөө сонголт л ахaltaа. Тэгээ одоо энэ ардчилсан ийм чөлөөтэй нийгэмд
хүн бол бүр яаж ч амьдрсан, юу ч хийсэн, хэн ч болж хувирсан нэгдүгürt бол өөрийнх нь хүсэл байх те сонголт байх. Хоёрдугаар тэгээд сүүлийн үед чи одоо хүмүүс чи хүүхдээс илүүтэйгээр эхлээд нэг карьераа гэл те карьераа ингэдэг эхлээд нэг юм бизнесээ ингэдэг ч юм уу тиймэрхүү ч юм уу тийм байдлаар ерөнхийдөө анзаарэгдчихлээ байна л да. Тэгээд ерөнхийдөө тэр гэр бүл төлөвлөлтөн дээр бол нэг амар заа зөвлөн гэхээс илүүтэйгээр нэгэн тэгээд болцсон тохиолдол дээр одоо уус нийгэмд салалт маш их байгаа тий. 3 гэр бүл тутмын нэг нь салж чинь нэг тийм статистик мэдээлэл яваад байдаг юм байлаа. Тэгээд ерөнхийдөө асуудалгүй амьдрал гэж байхгүй шүү дээ. Хэрүүл урал бүх юм байна. Ямар ч нэгэнд гэр бүл болоод тэгээд хүүхдээ аав ээж болцсон тохиолдол дээр битээ салаасаа л гэж хэлээ тий. Тэгээд нэгэнт тэгэл нэг маш том хариуцлага байгаа юм чи хариуцлага мэдрээсээ нэгэндээ буулт хийгээсээ чи амьдрал чи маш баялаг бас маш богинохон учраас ирээдүйд хүүхд чинь том болсныхаа дараа тэгэл аав хаяа явц ээж хаяа явцсан гэж ярил бас муухай штэ тий. Тэнгүүд яг тэг санагдсан. Тэгээ бас гэмт хэрэгт орооцолж байгаа хүүхдүүд ч юм уу тэгээ бас ингээл гадуур дотуур ингээл нас дөрөв хүүхдүүд шоуж журж ярихтаар суух ч юм уу би юу ингээ анзаардаг л та. Тэнгүүд ерөнхийдөө бас тэгээд ингээ хүмүүстэй ярилцаад үзэнгүүт гэр бүл нь багтаа салцсан ч юм уу эсвэл аав ээжийнх нэг нь баг ээжих ингээд бурхан болцсон ч юм уу тиймэрхүү болцсон гэр бүлээсээ авч чадах хайраа 100% авч чадаагүй хүмүүс гэмт хэрэгт илүү орооцолдог юм байна лээ. Тэг гэрээсээ ингээ гадуур дотуур явдаг ч юм уу. Тийм болохоор тэгэл яг амар амьдрал заа зөвлөхөөс илүүтэйгээр битээ тэгээсээ л гэж бодож чинь те. Тэгэд яг тийм байлаа. Би нэг амар нэг заа зөвлөд авах хэмжээний бас хүн бас биш байгаа. Ямар ч гэсэн зүгээр тэгвэл зөвөр санагдсан. Заа зөвлөхөр хэмжээний хүмүүс яалч биш бидний бол яг тэгж боддог л да. Яг зөв мэдрэмжэл хуваалцж шүү дээ тий. Би тийм биш гэж л боддог. Гэтэ ерөнхийдөө анзаараад байх нэ. Тийм болцсон байлээ шүү. Ер нь авахаар болцсон байлээ шүү. Тоглоом биш шүү дээ тий. Тийм гэр бүл хүүхдэгдэж. Спорт сонирхдаггүй гэж юм. Сонирхдаггүй яг сакс сонирхдаг. Сакс тоглох. Сүүлдээс нэг хөл өмгийн селебритид авцсан. Тий, тэгээд тэрэн дээр уг нь хожичвол зүгээр байсан юм байлээ. Маа лимит тах дараа нь бичиж байж гарчаагүй шүү дээ. Тэрэн дээр ч би нөгөө хамт нэг баг болсон хүмүүсээ илүү гоё тоглоулъя гэж бодоод тэгсэн. Тэгээд яг гол бөмбөг багада тоглодог байсан. Тэгээд Дөөлан гэх тэмцээнд орж төрүүлээд тэгээд спортын баг наадам энэ ч юм уу те үндэсний хэмжээнд явдаг тиймэрхүү тэмцээнд бас яаж ирсэн те хөл бөмбөг бол бүр багада. Тэгээд дараа нэг ахлагын хэвдэ ороод сакс яг би тоглох амар хүсэлтэй байж байгаа. Яг одоо Назир гэдэг хүн байгаа шүү дээ. Та хипхоп нэрээр байвал цаашаа маа тэг хөрсгөл мөрөнд яг саксны секс ажиллуулаа ингээ явж ирсэн. Тэгээд сакс яг заалгуулаа. Тэгээд тэрнээс хойш саксанд амар дуртай болсон. Тэгээд бас өөрийгөө сонирхчдойхоо хэмжээнд бас гайгүй тоглодог гэж боддог. Тэгэл байрныхаа гадаа хүүхдээ ингээ агаарлуулангаа байрныхаа шийдэн дээр хаанч ирсэн гэдэг үнэртэй ингээл нүүж барьсан ч гэсэн ингээ тоглодог. Тэгээ 3-3 яг хипхоп саксчдын тэмцээнд бич хат бас 3-т орж ирсэн шүү дээ яасан тий. Тэгээ сакс нь аягүй дуртай. Тэгээд тэр 3-3 ч бас нэлийн том хөдөлгөөн болоод. Тийм тэгээд хамгийн харамсалтай нь үргэлжлэж цаашдаа явсангүй. Магм ресторанаас өнөөдөр лаунжаас өнөөдөр манай дугаар явж байгаа. Магмын халуун хоол ирж байгаа шүү. Окей тий. Тий. Тэгэхээр спорт гэснээс нэрээ юу сүүлд нэг шатар сонирхсан. Шатар одоо спорттой орд юм уу тэгээд тэглгүй яах вэ? шатар нэлээд тоглодог байж байгаа. Яг нь сүүлийн нэг жил гарсан яасангүй. Тэгээд үндэсний гэвэл шагаан харваа байдаг шүү дээ. Шагаан харваа бас яасан. Тэгээд тэр хоёр бол хоёулаа ингэж нэлийн хүнд ингэж төвчээртэй те ингэж тиймэрхүү талаасаа юм сахилга бод хариуцлага тал дээр ирсэн юм уу. Гоё эргээр нөлөөлт юм шиг санагдсан. Тэгээд үндэсний спортоо бас яриулаг тэр шагаан харваа бас айгүй гоё санагдсан шүү дээ. Тэгээд сүүлийн яг нэг жил бас яасан. Тэр шагаан харваа сайн гоё юм лээ сонирхстой. Шагаан харваанд бол яг донтдог гэж хэлээ шүү. Амар Яг донтдог гэж те. Бүр ингээд яг энэ шагаан спорт ч угаасаа яг үндэсний спорт. Яг бүх сур шагаан урагч угаасаа хичээлдэд эхлэх юм бол яг донтдог гэсэн юм аа. Ингээд харах гад. Яг нөгөө нэг манай ахын гэрт байдаг. Өрөөг ингээд шагаан харваа. Ямар гоё. Тогтчолцсон. Тэгээд хоёул юм л те. Тэгээд ингээд тэр чинь бас ёстой юм байна шүү дээ. Тэгээд нэг ёс журамтай дөрөмтэй. Тэгээд ахнаа тоглоо суучихлаар нь хажуугаар нь ороод али би нэг үзье да байна.
Миний бол ингээл тэр нэг хавсаа юугаар даваал унжил ерөөсөө. Эсрэгдэл ингээл дошоо тийм тий. Би бүр гайхаад гүйч яаш та нарыг яаж урагшаа яваад байна. Ингэж үзлээ. Ингэдэггүй маа. Шүүн яг энэ аюул сонирхол юм байна л дээ. Тэгэл суулт, тогооны задлах, барих, татахтай яг татаад гармаар яг ч юм уу тэгэл. Аюул гой санагдсан ш тэр спорт нь. За хоолноос навч тий. Спортын хувьд бол яг тийм байна. Тэр ёстой юу юм компьютер тоглоом. Одоо юу гэдгийг e-спорт шинэрхтгүү. 10 жил байж хтаас бууддаг байлаа. Тэгж заримтай Dota сураад буудах болсон байдгийн. Тэгээд Dota бол нэлээд тоглодог гэсэн шүү. Манай Steam Jones бүр амар тоглодог. Би бас нэлээд тоглодог байж байгаа. Тэгээд оюутан байж байхдаа бас PC-сэн дээр очиод нэг хүмүүс хоорондоо боцоод тоглож мөглөдөг шин. Гайгуу гэж өөрсдөө бодсон хүмүүс чинь бас тэгэл явж илаа. Тэгэл цэвэр эцсийн бүлэгт хипхоп хөөсөндөө. Тэгээд Яаж анх юу н хипхоп руу оров? Яг ингээл. За би яг хипхопыг өстой юм байна. хэдэн жилийн өмнө бас нэг Олимпиасын нэг юугаар ярьж байсан. Манай үеэл ах чам 2000 оны их үеэр би ч өөрөө хөвсгөлийн мөрөнгө. Үеэл ах маркетинг хамтлагтай ЛК-гийн ах байдаг байлаа. Би тэд хамт амьдардаг. Тэгээ ах болохоор ингээд тэнд хипхоп хийдэг, өөрөө уус амар сайн MC байсан. Хамтлаг ахалж явдаг, өөрөө MC-тэй тоглож зохион байгуулдаг бүжиг энэ төр гээд бүр цогц явлаа 2000 оны үеэр ч уусаа хипхоп Монгол орон даяар хүч авч ирсэн байх. Уусаа хөвсгөлд 800 км-ийн цаана мөрөнд бүр тийм амар явж илаа шүү дээ. MC-ний төрөлд хийж 14 5 ордог, хипхоп хамтлаг дуушны 20 гаруй ордог. Тэгэл тэмцээнүүд явдаг, рэп баталта. Тэгэл манай ах чи яг гэрт ингээд хом студ байгуулад тэг дуу муу хийгээ ингээ явж байдаг байсан. Тэгэл тухайн үед би чи 10 жилийн хүүхэд хипхоп олимпиад гэж солирч байна. Олимпиадад ингээ их бэлдэж хичээлийн бэлтгэл энэ төргээд айгуу тим байдаг гэсэн бохоггүй. Олимпиадын бэлтгэлийг хичээлээс таслаад ингээл чөлөөлөл бэлддэг байсан шүү дээ. Хипхоп нухлуулдаг байсан хүүхдэд тэр ингээ олоолаа ингээ божигнаад байж байгаа юм гой санагдсан юм шиг 70 ухамсар цууцсан. Тэгээд ахлах ангидаа 1-р сургууль гээд өөр сургууль руу шилжээд 9 жилээ ингээд хичээлийн ингээ олимпиадын бэлтгэлийг хичээл дарлуулсан байсан хүүхэд чинь тэнд ингээ шинэ анги руу орсон чинь тэнд чинь бүжгэлж мүжилдэг хүүхдүүд байж чад хипхоп хамтлаг байгуулна гэдэг. Ямар гоё ингээд тэгээ нөгөө хэдийгээ дагаж яваад нэг студ ороо MC уугна гэдэг ахынд очоод Монгол гэр дотор студ ингээ байгуулж тэ. Тэгээ мик интер тавьсан. За ингээ одоо хамтлагаа байгуулна хин чадах нь үзэн гэх. Нөгөө чинь тэгээд үзээлээ. Тэгээ хамгийн сүүлд нь чи үзэх юм уу гэдэг. Би үзээ гэдэг. Тэгээд нэг үг өвчсөн. Хамтлагийн ахлагч амраа гэж залуу. Тэгээд энэ 80 50-д үзсэн чинь би ч угаасаа л багаас ах хажууд ингээл үйдсэн байгаа юм чи нэг юм байссан байгаа хөх. Тэгэл үтсэн чи болж чам хамтлагтай ам. За тэгэл. Тэгээд хэдүүлээ байрны бодвол студ байгуулаад ингээл анх хамтлагаа байгуулаад ахлагын гэдэг. Тэгээ 10 11-дээ халц тулаан гэдэг юм болдог. Тэгээд тэрэн дээр бүжгийн турал дуу энэ төр гэл тэрэн дээр бүгдэн дээр нэг төрүүлдэг тийм болсон байсан. Тэгэл 40 50 дуу хийцэн 2 3 тоглолт хийдэг байсан тий. Тэгээд аймаг сум дээр хүүхдүүдийн хор тавдар мавдар гэвэл андивын тоглолт хийж өгдөг. 10 жилээсээ л тийм болсон байсан. Тэгэл за окей гээл. Тэгээ их сургууль бүгд дээр хуваар авал найзууд ингээл тараад бутарч байгаа ш манай хамтлаг байхгүй. Тэгэл ганц яг тэрийг хөөж явсан би. Тэгэл тасралтгүй яг нөгөө ээлх ахында зургтай явууч ийст. Яг оюутан болоод дотор байрч юм ахын ч юм ингээл амьдрал ингээл явдаг байсан. Тэгэл тэр үедээ хизээч хаяагүй ягаад ч юм бэ ингээл 7 хоног болгон те интернет кафе ороод нэг memory card-н дээр шинэ 20 ая суулгаж авдаг. Бүр яг тогтмол. Тэгэл хурж ирээ 20 ая болгон дээр дуу хийж үздэг. Бүх төрлийн юм дээр. Монголд trap урсгал орж ирж юм шигцэн. Тэг хөгжмийн урсгал чи яг шал өөр болоод ирж байлаа шүү дээ. Тэгэл ягаад ч юм бэ хаяхгүй ингээл дуураа хийж явж байгаа л анх интрогоо игээл намрын логтой лимит ахынд ярилцсан сууж байгаа л 2 3 өдөр ярилцаад хоёулаа госхоо госъё гээл. Тэгэл цаа чи бас өвжил лог гэдэг бол байлаа шүү дээ. Жилог байхаас өмнө тэгэл өвжи яг уу энэ тэр гэж байгаа тэгэл өвжин моб энэ тэргээл ярилцаал. Тэгэл хипхоп гэсэн дөө. Анхны нэг клип байсан те. Өвжин моб те. Тэ моб хоол гэдэг. За өнөөдөр орсон бол яг түүх яг. Өнөөдрийн манай нэвтрүүлэг Magnum Lounge-аас хүрнэж байна. Hey.
never be sinning and spending whatever to stand on the business. За манай нэвтрүүлгийн дугаарыг одоо эхний дугаарын 2 дугаар хэсэг эхлэж байна. За энэ бол асуулт хариулт түрүүлсэндээ тайлбарласан. Нүгш хаяад за тэгээд оноогоо тоолоод асуултаа гүйж асуугаа авчих тий. Оржилоо. За ямаа чинь 1 тэгэхээр чинь 2 ямаа гэдэг чинь 2 хоног гэдэг чинь 4 6. За 6 дахь асуулт. Та бүхний уран бүтээл залууст ямар нөлөө үзүүлдэг гэж бодож байна? Асуулт байна. Энэ гэхдээ ерөнхий бас хариулцахад боломжгүй юм байна. Хөө ганц 2 жишээ аваалаа. Бас улс төрийг шүүмжлэх, их орноо хайрлах, нэгний хайрлах ч юм уу гэсэн утгатай дуунууд байдаг л да. Моб ч угаасаа сөрөг хүчин болохоор тэгэж бас яг мобыг харуулсан нэг тиймэрхүү өнгө хаястай дуунууд байгаа. Тэгээ ерөнхийдөө бол сайн муу бол янз бүрээр л нөлөөлж л байгаа хэл та. Тэгээ дуу болгоноос л хамаарч шалтгаалж байгаа. Тэгээ яг зарим артистууд болохоор яг нэг зүгээ бариад явдаг шүү дээ. За энэ бол нэг яг иймэрхүү л дуулдаг те. Яг энэ утга санаагаар байнг хэлдэг ч юм уу. Тиймэрхүү жоох юм олон талтай дуу гэдэг болохоор яг багцлж хэлэхэд яг зангидад хариулчих гэхээр бас яг болохгүй юм шүү. Өрөөсөл очих гэдэг тий. Ганцхан нэг төрлийн дуунуудаа хийдэг болохоор ярилчдөө. За тэгвэл 2 цаг. За 2 хоног гэдэг чинь 4. 1 ямаа гэдэг чинь 3. Тэгээд 5. Тэмээ чинь 3. За 8. За 8 дахь асуулт нэг суугаад ба тий. За Тайзан дээр гарахын өмнө ямар нэг одоо өөрийгөө хувцаж өгдөг ч юм уу тиймэрхүү. ерөөдөө том жижиг гэлтгүй бүх тайзан дээр гарахын өмнө нэг юм айц гэх юм нэг юм сонир мэдрэмж дотор орчдөг байхгүй. Тэгэнгүүтээ яг дуулах дуунуудаа бодоод сүүлийн үед бол ингэж гарахын өмнө за угаасаа амар шаан те ингэм тэгнэ тэгэнгүүтээ доотлол нэг 10-20 минутыг бие ингэж нэлээд ирж хүчтэй хөдлөөд халаадаг те. Тэгээ яадаг шивтийн сүнэвэл сүнээгаад бие хагаа үлгөөд хамаг бүч юмтэй үлгөөд ингэж би сонголтын дасгал гэдэг шиг л те. Нэлээд үлгөөд нэг бие нэлээд халаагаад дуулах дуунуудаа тэр орондоо дотор бодоо за энэ хэсгээр ингэдэг хүмүүстэйг ингэж ярьсан тэгэн ч юм уу яг бүтэн бэлтэж байгаа л гэж хардаг. За тэрний өмнөх бэлтгэл энэ үйл явцал яг бас байгаа шүү дээ. Өмнөд бол яг тэгдэг. За 4 ямаа. Ямаа. За 4 дахь асуулт. Хэрвээ нэг өдөр өөр мэрэгчлэлтэй байсан бол юу вэ? Ямар ажил хийдэг хүн байх байсан бэ? Одоо шууд сая асуусан ч толгойд орж ирчихлээ л да. Сэтгүүлч юм болов. Нэг ялгаагүй болов. Яг. Тэрнээс би ч уг дулааны цахилгаан станцын инженер мэрэгчлээ хүн шүү дээ. Тэрэг байраас нэг өдөр амьдарч үзсэн юм уу? Хипхоп болоог байсан бол яг нөгөө Эрхэн баяр гэдэг ийм дүр маань дулааны цахилгаан станц дотор л байж байгаа хэл та. Тэгээд нэг юм хийхдээ эцсийн үзээ тэгээд яг бүх сэтгэлээ зориулж ажиллахыг хичээдэг болохоор бас нэг гайгуул мессен дээр байгаа. Ахлах инженер болчихсон. За нэг тий залуугаараа энд хүрсэн тий туршлага нууцаас аваад өнөөдрийн энэ инженерчлэл гэсэн. Тий. За. Дөрөв бэрхтэр чи юу вэ? Дөрөв бэрхтэр хоосон л та. Ямар тийм. Яндат болохоор. За одоо нэг хаяад тэгэл нэг асуу. Тийм үү. Би ингэ чөлөөлөгдөж байгаа юм биш үү? Чөлөөлөгдөж байгаа. За. 2 ямаа чинь 2. Энэ хоёр чинь нийлээд 5 7 шүү дээ. 7. 1 4 1 3 9 за дараагийнхын асууж та тий. Тэр 9-ийг асуусан юм чи. За өвж мов дотроос хамгийн их айштай нэг. Муухай штэ гэсэн үг юм. Муухай штэ. Би л авахад. Ажлаа ирнэ их төлөвлөлтөд. Тэр шалтгаан ажлаас хамаарч муухай ажиллаж байсан бахаа. Ингээд тэгэл нөгөө клипний үеэр нөгөө хүмүүс хоцорж байх ч юм энд чинь ийм олон ингэ байж байгаад инглээ тэглээ. Тэгээ ингээ ч юм уу.
Тэгээ Стив намайг тэгдэг байхгүй юм. Энэ уус аим нэг юм атаар аштай нэг балер нэг өвгөн бийдэг яг тийм биз дээ гэж. Ядар гэдэг Тэгээ ядарга ингээд нэг сэтгэлд нь таарах юм байхгүй. Гэтэх болохоор л тэгээд өөрийгөө л хэлчтэй. Тэгээд уусаа Сэгэр өгт хоёр бас хамтдаа цаг хугацааг өнгөрөөж бас удаагүй нэгдүгээр та хоёрдугаар цаа чинь бүр амар зөөлхөн. Тэгээд ингээд хэлэхгүй ингээд дотгошоогоо ингээд дуугаар өгчмөрчтэй. Тэгэхээр одоо илүү өглөөгээрээ би мухааш таахаа. өглөөгээр. За аавд яасан. Хоёрдугаар хэсэг амжилттай давлаа. Hey, they didn't think I would do it, but I did it. Really having this shit, really winning. Was times that I thought I'd forever be sinning and spending whatever to stand on the business. But God bless the game, did it. Yeah, OG, yeah, OG, yeah, Улаанбаатар дөрөв хонжив, yeah, OG, Улаанбаатар дөрөв хонжив, 2025 орой энэ дээр хүрээ, тоглолтын дээр очно, тэн дээр очно гэдэг. Yeah, OG, MOP, сигурдан чирсэн би, Улаанбаатар хүн биш, Мөрөн City 2-10 гэж. За аяа нэг сонсчод явах байсан байна. Би ч золбоо гэм цаг оолцохгүй юм болж шиг. Тэгээд ирсэн чинь. Дандаа сайн байхаалгүй. Энэ болохоор нэг шуугийн Zocco Way. Yeah, Murray City 2-10. Нэргүй онгодын бай. 27-гийн 1 жил 5 сар. 27-гийн 1 2 жил. Yeah. Бүгдэрэг гүн гэхдээ юуныг гэлгөө гэдгээ мэдэхгүй. Юм шиг анзаарагдан бүгдэрэг хямдхан. Бүгдэрэг мөнгөн зарагдан. Нэгнээ уучлан, нэгнээ түүчлэн. Маргааш руугаа би түүчээлэн. Ахад үсээ хусна. Ахад гэрээс гарна. Ахад бие засан бол мэдээж гэрээ засан. Хүмүүс нэгнээ хайрлахгүй, нэгнийхээ зүрхэнд байрлахгүй, дааруулсан. Амьдрал нэг бол гэж яаруулна. Машина унаад хотын гудмар гараа хурдлна. Ядарсан нэгэндээ гараа сунгана. Маргааш байхгүй мэтэл яарна. Маргааш нэгнийгээ байхгүй мэтэл яарна. Өнөөдөр байсан хүн маргааш хажууд чинь байхгүй. Өнөөдөр найзалсан найз чинь маргааш хажууд чинь байхгүй. Хайртай хүмүүс чинь нэг л өдөр байхгүй. Учир нь цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Өглөө болгоноор миний төлөө мандна. World is yours. Heaven number гаргасан план бэлтгэээс л хойш. OG MOP энэ бол надад зориулсан миний амьдралын бэлэг. Хийсэн бүхэн бэлэн. Хийхгүй байсан ш дайрна. Ямар хамаатай ингээд хүмүүсийн үгийг сонсохгүй өөрийнхөө дайрна. Хүмүүсийн хайртай хүүтэн хадун цунаар хүртэл нэгнээ хайрна, даарна, яарна, саарна. Яаж ч байсан хурдан хизээч үл саарна. Facing man, yeah, Murray City дороос дэше, дээрээс доош ахиж унахгүй. Юм бодлоо болохгүй. 9-6 улам халаан, 101 улам халаан, халуунцсан unbox миний соёлын яам гэдэг шиг бүгдээрээ мэдэн шít. Хийцэж хийцэхгүй юу эн за. Баярлалаа гэдэг. Би сая. Гоё, үнэхээр гоё. Баярлалаа. Амар. За тэгээ яг нөгөө нэг мань бол мэдж байгаа шүү дээ. Мань бол одоо энэ хипхоп нэг тийм амар ойрхон байгаад байдаг хүн биш та. Бүжээ. Мань яг мэдж байгаа шүү дээ. Хипхоп ойрхон хүн. Мань нэр үнэхээр тийм таг бичмэл нөгөө нэг бичлэг урагштай нөгөө тэ тэр тэгтээ гоё. Тэр мэдчлэл явж идэг хүн. Тэгээ яг өнөөдөр
манай би ч нэг одоо зочин хөтлөгч юм да. Бас за. нэг тий тэрийг бас нэг тодорхойлцсон дээр те зочин хөтлөгч ингээд бүжигийнхаа бас юм дээр анхны сайт дээр ингээд моптойгоо зөв братаа зөв оролцож байгаа нь сайхан байна. Тэгээд мэдээ зочин хөтлөгчтэй маш их баярлалаа. Тэр нь би. Тэгээд өнөөдрийн зочноор өвч моб байлаа. Бэлгээ өгөхгүй юм. Тий шүү дээ. Та нар нэрээ. Босчонгоо дахиад суулгах байсан Чи. Өнөөдөр хүрэлцэн ирсэн энийг хахаа тавч тий. Яг чиний мөн байна. Амон бас өвч моб за за ингээд таалагдж байна. Хартаа өгөө юм те. Бүр ингэ зориулаад те. Ингээд ицсэн. Өвч юм. Препус Баярлаа. Клодинг. Сэтгэл шингэсэн бэлэг гэдэг нь бол харагдчихна. Тий. За ингээд нэг ийм сайхан одоо урлагийн бүтээл За. дурсаж байна. За энэ шигэр их. За. Шигэр. Дамжуулаад өгөөрэй. Бэлгэж авлаа За шүү. ингээд өнөөдрийн дугаар тий сайхан болж өндөрлөө. Анхны дугаар ихэд бас нэлээд дайжгүй явсан гэж бодчих шүү би. За брод хэлэх юм байна. За ингээд урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээ хамгийн ихний дугаар Magma Lounge дээрээс хүрлээ. За ингээд баярлалаа гэж бодсон. За ямарчсан ингээд шинэ зүйл эхэлж байгаа, шинэ юм мэдлж байгаад нь урьдсан. За ингээд баяр хүргэе ямар ч байсан. За тэгээд бас зочин хөтлөгчөөр ажилласан да. За тэгээд удахгүй шинэ уран бүтээлээр уулзцгаая. Тэгээд нэг нэгэндээ хайртай байгаарай. Өвж ялаа баярлалаа. За. За тэгээ удахгүй уулзцгаая. Хэри. За донд меня кто-то хэмжээг хязгааргүй ирчүүд зүрхэн дүүртлж рэп хэмлээс ч бүдүүлээ breaking пүүжигч бэн зар надад DJ графит битбокс бас үгээр сомдог Джеймс хип хоп бол чихэн цог зурлаг хип хоп бол чихэн цог зурлаг